Бүтээмжийн менежер гэдэг юу гэсэн ч би өөрөө тэр тухай одоо ойлгохгүй байна. Ер нь төрийн байгууллагууд бол засаг дарга, гүйцэтгэх захирал, газар хэлтсэн дараа байхад бүх ажил явдаг шүү дээ. Тэр шинэ нэг хүн гоё нэртэй хүн нэмэгдэж ирээд тэр байгууллагын ажилд огцом өөрчлөлт гарахгүй. Тэр бол одоо л өстой тийм нөгөө хүн зориулсан албан тушаалууд байдаг шүү дээ. Одоо энэ бүх байгууллагууд хүн зориулсан албан тушаалууд бэлгэний албан тушаалууд юм байна гэж би ойлгож байгаа. Тэгээ одоо яг засгийн газар өөрсдөө бодлогын өөрөө дотроо яриад юм шийдвэр гаргаж байгаа бол одоо хурлын гишүүнүүд харж байгаас арга байхгүй. Парламентын хувьд бол засгийн газар харж байна. Тэгээд цаг нь болох асуудлууд яригдах байхаа л би бодож байна. Хяналт нь арчсан намаас уг нь бол томилогдож байгаа. Гэтэ би тэр процессыг мэдэхгүй байна. Яг томилохдоо засгийн газар санал болгоно. Тэгээд тэр чинь нөгөө тууз, мууз, гүйцэтгэх, захирал, махирал, үтсийн өөрчлөлт энэ төр гээд олон юм болох байх. Намынхан одоо сул гишүүдийг хүмүүсийг ажил албан тушаалтай болохгүй байна гэдэг ийм шахааны үндсэн дээр ийм албан тушаалуудыг шинээр томилоод байна гэж. Ер нь бол арчсан намын гишүүд дунд тийм санал байгаа шүү дээ. 8 жил бол төрийн албанаас хасагцсан. Намаар гадуурхагцсан. Тийм биз? Тэрийг бүх ард түмнэрээ мэдж байгаа үстэй. Арчсан намын гишүүн эсвэл арчсан намын гишүүний үр сад бол төрийн алба болоод бусад албанд орохгүй байна. Автгаа ярьж байгаа шүү. Хамтраа засаг барьсан бол доошогоо энэ хүмүүсийг ялгуурлан гадуурхдаг байдлыг одоо зогсоож өг. Хариуцлага хүлээдэг систем рүүгээ орохгүй бол энэ чадахгүй юм чинь, энэ улсын томилгоор юм чинь, энийг өөрчилж чадахгүй юм чинь гэдэг байдлаар давхар бүтцүүд бий болгоно. Одоо ингээд зардал нэмэгдүүлж сая хэлсэн зардал нэмэгдэх тусмал бидний татвар бууруулах орон зайнууд чинь хомигдоод ирж байгаа. Тэгэхээр энэ бол би үр дүнд хүрэхгүй болов гэж бодож байна. Дээр нь томилогдож байгаа хүмүүсүүдийг харахаар бас одоо үнэхээр яг итгэл үнэмшил төрөхөөргүй байгаа байхгүй. Бүтээмжийн одоо асуудал хариуцсан томилогдож байгаа хүмүүсүүдийн одоо харахаар ер нь бол ямар ч итгэл төрөхөөргүй иймэрхүү хүмүүс бас нэлээд томилогдож байгаа. Өнөөдрийн байдлаар бол тухайлбал хүн намаас яг мэрэгжлийн яг хүн нам гэхээсээ илүү бид нар манай намын гишүүд гэхээсээ илүү яг мэрэгжлийн энэ олон улсад ажиллаж исэн санхүү мөнгө төр босоо чадвартай за мөн энэ бүтцийн өөрчлөлтийн одоо туршлагатай ийм мэрэгчлүүдийг оруулж байгаа. Нэг 10-аас 15 хүн бол өнөөдөр томилогчоо явж байгаа. Үнэн. Энэ ажлыг чинь хийх мэрэгжлийн хүмүүс хэрэгтэй байхгүй. Түүнээс нэг дарга томилоод байгаа зүйл огт байхгүй шүү дээ. Мэргэжлийн гэхээр бас цалин хөлс нь хэд байх бол мэдээж одоо ашиггүй ажиллаад байгаа төрийн өмчт компаниудын ашиг сайжруулах хэрэг нэлээд том үүрэг хариуцлага хүлээж орж байгаа хүмүүс ахна тий. Тэгэхээр удирдах албан тушаалтны над бол энэ нарийн мэдээлэл нь бол байхгүй. Гэхдээ ирсэн мэдээлэлээр бол ер нь 5-7 сая төгрөг гэдэг ийм мэдээлэл бол ирж байна. Тэ. 2000 гаруй доллар. Ер нь төрийн өмчийг улам сайн ажиллаад улам том болоод байна гэж бодъё л да төрийн өмч. Тэгээ яах вэ? Хоёрын орон зайгаа улам шахаад ах юм уу? Тэгэхээр ерөөсөө энэ төрийн өмчтэй аж ахуйн нэгжүүдийг бууруулах, цөөрүүлэх, хасах танах ёстой л шүү дээ. Үүнийг сай байгаа зүйлийг нь сайжруулах гэдэг бол өөрөө бүр утга санааны хувьд зөв зөвхөн зүгээр биш. Энийг хасаж танаж төрийн өмч яа одоо өнөөдөр баг эдийн засгийн 30% болсон байна. Энэ сайн ажиллалаа. Тэгээд яа 40%, 50% болох юм уу? Тэгвэл сайн юм уу? Хоёрын орон зай чинь бүр байхгүй болно үстэй. 3 нам бас өвшөлтсөд нууц орны тулгымдсан томоохон асуудлуудыг шийдэж байгаа хүрээнд тодорхой хэмжээний төрийн өмчт компаниудын заримын татан буулгах юм уу, нэгдэж нийлүүлэх юм уу, олон нийтэд нээлттэй компани болгож IPO хийх юм уу, энэ чиглэлд нь ажилуулах зорилгоор мэрэгжлийн гол нь салбараа мэддэг энэ чиглэлийн хүмүүсийг тодорхой хэмжээнд томилох юм засгаа шийдвэр гарсан өнгөрсөн 11 сард. Тэрний дагуу улс төрийн намуудаас яг энэ мэрэгжлийн хүмүүсээ томилох процесс нь дөнгөж эхлээд явж байгаа. Тэгэхдээ 400 хүн болвол биш шүү. Одоо хүн намын хувьд бол яг энэ салбарын мэрэгжлийн заавал намын гишүүн гэхгүйгээр яг салбараа мэддэг, ажиллаа мэддэг ийм хүмүүсээ бол одоогийн байдлаар нэг 14-5 хүн томилогдоод явж байгаа. Сая Аштава дарга ер нь энэ төрийн өмчийн компаниудад гол авилгын асуудал байгаа. Энийг хянахад бэрх болж байгаа шүү гэдэг бас үг хэлж байна. За энэ бол үнэ. Одоо энэ бүтээмжийн менежер гээд сайн зориг мэд сайхан бишүүн бид 3 ерхий сайд асуулт тавьсан байна. Төрийн өмчийн 123 компани 400 бүтээмжийн менежер гэсэн орлого захирал статустай сардаа 5-6 сая төгрөгийн цалинтай машин ундаг. Сар тутам нийт дүнгээрээ 3 тэрбум, жилдээ 30 тэрбумын цалин, зөвхөн цалин шүү. Авдаг ийм албан тушаалтнууд томилж байгаа юм байна. За энэ бол улс төрийн авилга. Энэ намуудыг дугаа олох гэж байгаа. Найрын дундаа идэж уух гэж байна гэсэн үг. За энийг бол энэ хүмүүстээр бол тэгээ авилгатай тэмцэх газар хуулийн өрөөндөө
сайн хяналтаа тавиарай. Улс төрийн хүрээнд энтэй нь бол бид өөрсдөө тэмцэнэ. Гант төмөр арцсан намын дарга бол ингэж хэлсэн байна. Бүтээмжийн менежергээ дотор нь манайхан хүнээ оруулж яагаад хянах гэж байгаамаа гэж хэлсэн байна. За доржхонд хүн намын дарга бол манай намынхан дандаа ухаантай хүмүүс томилж байгаа. Манай намынхан бол аюу дандаа ухаантай хүмүүстэй учраас одоо асуудал гарахгүй гэсэн бэл. Тэгсэн мөртлөө бие биенээ зодоод нүдэд байгаа. Намын дарга нь хэдихтээ манай намынхан бол хүн зодох нь үүдгээ дандаа эхнэрүүд нь л нөхрүүдээ зодж яадаг болохоос ш. Манай намынхан бол хүн зоддгоо гэж яриад байгаа. Тэр айлын эхнэрүүдийг яаж байгаа арт түмний өмнө. За тэгсэн чинь сангийн сайд гарч ирснээр энэ 400 бүтээмжийн менежерийг томилсон чинь төсөвт ямар ч зардал нэмж гарахгүй гэж яриад байгаа. Энэ цалингүй ажиллах гэж байгаа юм. Би бүр гайхаад их юм. Ингээ ерөөсө худлаа яриад. За энэ дээр бол гол авилга бол яригдана.